2025 оны физикийн Нобелийн шагналын эцдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Олон сонголтоос ондоо чиний тал. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ дугаар 6655 тултлан хийгчний Unlimited Code. Яасан бэ хаа? Үргэлжлүүлээ дуулъя л та. Дата ч дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя. Ахын жамдаг сайхан юм сонсох уу? Ангад үнгээ сонсч бай. Галзуу сонголт 100 ГБ дата. Нэмээд бүх сүлжээн хязгааргүй яар. Ердөө 15,000 төгрөг. Ондоо чиний тал. Миний ам цангатай хамгийн эрүүл сонголт бол өсөх наснд өдөрт нэг аяв суух нь юугаарч орлуулшгүй хамгийн сайн шин тэжээл юм. Эжэ бисүй. (2025 оны физикийн Нобелийн шагналын эцдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Хүндэт үзэгчдээ 2025 оны Нобелийн физикийн шагналын эцдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Шууд дамжуулалтыг Ондоо брэнд болон Сөөвцэд компани ивент гэж байна. Тэгэхээр жил болгоны 10 сарын эхэнд хүн төрөлхтөн дэлхийд даяараа Шведийн Стокгольм хот руу анхаарлаа хандуулдаг. Учир нь Нобелийн шагнал бол одоогийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг. Гэхдээ хамгийн чухал нь Нобелийн шагнал бол хүн төрөлхтний хөгжлийн илэрхийлэл байдаг. Тэгэхээр Нобелийн шагналыг хэн ямар салбарт ямар нээлтээр авч байна вэ гэдгийг мэдэх нь өөрөө бидний энэ одоо соёл иргэншлийг энэ хөгжлийн төвшнийг яг авчирсан, яг тэрийг босгосон нээлтүүд юу вэ гэдгийг мэдэх боломжийг олгодог юм а. Гэхдээ сонирхолтой Нобелийн шагналд хэн одоо нэр дэвшиж буй нууц байдаг. Тэгэхээр энэ жил хэн тухайн шагналыг авах вэ гэдгийг мэдэх боломжгүй байдаг, зөвхөн таамаглах боломжтой. Тэгэхээр энэ жилийн Нобелийн физикийн шагналын эцдийг хэн авч болох вэ гэдэг таамаглалыг хамтдаа дэвшүүлэхээр студид маань салбарын экспертүүд хүрэлцэн ирсэн байна. Шинжлэх ухааны академийн физик технологийн үрэлэнгийн онол ба их энергийн физикийн лабораторийн эрхлэгч доктор Инхбат, за мөн шинжлэх ухааны академийн физик технологийн үрэлэнгийн эдэм шинжилгээний ахлах ажилтан LHCb группийн ахлах судлаач доктор Басан Сүрэн нар хүрэлцэн ирсэн байна. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд яг физикийн салбарт яг ямархуу томоохон амжилтууд breakthrough болсон бэ. Тэгээд ер нь бол энэ жил хэн авна гэсэн хүлээлттэй байгаа вэ гэдэг таамаглалуудаа та бүхний таамаглалуудыг хамтдаа сонсцгоё гэж бодож байна. Инхбат докторийн хувьд ямар таамаглалтай байгаа вэ? За. Энд өөрөө чинь хэлдэг бол үнэн. Энийг тааж мэдэх бол маш хэцүү. Асар олон үн цэнтэй судалгаанууд бол жилд гарч байдаг. Тэгээд бас олон жил хүлээгдсэн шагнагдах байх гэсэн бүтээлүүд бол байгаа. Яг тэгэхээр бид нар бол бидний хэлсэн бүтээл бол одоо шагнал авах магадлал бол асар бага. Гэхдээ бол одоо хувь судлаач гэх юм уу хамт олон дундаа бол хүсэн хүлээдэг энэ мөчд бол янз бүрийн таамаглалууд яриад тэгээд өөрийн гэсэн тийм таамаглал бол над бол үүссэн байгаа. Энэ дээр бол миний хувьд магадгүй энэ жил метаматериалын судалгаагаар нээлт хийсэн Джон Пендри тэргүүтэй эрдэмтэд Давид Смит тэгээд Шульц гэдэг эрдэмтэд байдаг. Энэ бол ийм орчин үеийн байгальд байдгүй материалыг технологийн аргаар бүтээгээд одоо байгальд байхгүй материалыг бүтээчихэр чинь маш их технологийн боломжийг бий болгодог юм. Маш сонирхолтой технологийн өндөр дэвшил авчрах боломжтой юм нэг судалгаа байна. Дээр нь нэмээд бол олон судалгаа байгаа л да. Тэгээд 2003 жилийн өмнө 2022 онд бид нар анх удаа Нобелийн физикийн шагналыг шууд дамжуулж хахад та бас оролцож ирсэн. Тэгээд тэр үед таны хэлжсэн таамаглал яг
тухайн жил гарч ирсэн юм сонирхолтой тохиолдол болж ирсэн шүү дээ. Тэгэхээр та яг ямар одоо учраас мэдээж физик маш том салбар, маш олон дид салбаруудтай, маш олон нээлтүүд хийгдэж байна. Ер нь бол хамгийн том шинжлэх ухааны нэг шүү дээ. Тэгэхээр яг ямар үндслэлээр эдгээр таамагуудыг төвшүүлж байгаагаа илүү энгийнээр тайлбарлаж болох уу? Тий. Нобелийн шагналыг ингээ харахаар хүн төрөлхтний мэдлэгт шин төсөлт авчирсан тийм суур тулгуур судалгаанууд эсвэл хүн төрөлхтний хэрэглээ технологидод хувьсгал авчирсан тийм технологитой холбоотой судалгаанууд голдоо авдаг. Тэгэхээр энэ жил бол яагаад би метаматериалыг сонгосон бэ гэхээр материалын судалгааны Нобелийн шагнал сүүлийн хэдэн жил аваагүй юм шиг санагдсан байхгүй. Тийм учраас энэ бол нэгдүгээр сонголт гэж би өөрөө таамагласан. Тэ. Баасан сүрэн докторийн хувьд одоо дэлхийн 8 дугаар гайхамшиг гэж болох үе ЦЕРН-д судалгаа хийдэг. ЦЕРН-ээс бол мэдээж маш олон Нобелийн шагналтнуудтай холбоотой ажилладаг. Тэндээс ч Нобелийн шагнал гарахыг төрхийг үүсэхгүй. Таны хувьд энэ жилийн таамаглал юу байна? За шинэ мянган гарснаас хойш маш олон хүн төрөлхтний техник технологийн хөгжил болон суурь судалгааны мэдлэгт хувь нэмэр оруулсан олон гайхалтай эрдэмтэд шагналуудыг хүртэцгээсэн л өөрсдийн бүтээлээрээ Нобелийн шагналын хувьд онцлог нь тухайн жил дэвшсэн ажлууд нийтдээ 50 жилийн хугацаанд ил гардаггүй тийм дүрмтэй. За тэгэхээр зэрэг энэ жил авах ер нь тодорцсон байгаа шүү дээ. Гэхдээ энэ ажил бол аль хэзээ 20-30 жилийн өмнө хийгдсэн хэвлэгдсэн туршилтанд тавигдсан шүү дээ. Тийм ажлууд байх өндөр магадaltaй. Нийтдээ зүгээр авж байгаа эрдэмтдийн дундаж насыг харуул нэг 70 орчим 60-аас 70-ийн хооронд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол карьерийнхаа жоохон сүүл хавцаа эрдэмтэд авдаг. Миний хувьд бол 24 оны Нобелийн шагнал бол нэлийн тийм хэрэглээ талтай өгсөн машин сургалт, суурь судалгаанд хэрэглэгддэг машин сургалт болон химэл оюуны алгоритмуудыг оруулсан хувь нэмэрт нь нэлээд хоёр физикчд өгсөн. Энэ жил бол материал судлал ялангуяа конденсат материйн чиглэлд бол байх болов гэсэн зүгээр хувь судлаачийн таамаг байна. За яагаад гэвэл 2015 оноос хойш ингээ харахад сүүлийн 10 жилийг харахад бол яг энэ материал судлалын чиглэлд бас төдийлөө олгогдож амжаагаа. Тэгэхээр нэг тодорхой интервал байгаа болов гэж бодож байна. За миний нэг номерын таамаглал бол Калтехийн профессор Джеймс Айзенштайн болон Мори Хайблум зэрэг эрдэмтдийн ажилласан хоёр хэмжээст электрон газ гэж байдаг. Энэний цахилгаан соронзон болон тийм Hall effect гэж байдаг, Quantum Hall effect. Тэрний шин чанарыг дээр суурилсан судалгаанууд мөн материйн ийм хагас одоо фермион гэж хэлэхэд хэцүү, бозгонч гэж хэлэхэд хэцүү. Энэ хоёрын яг дундын анион гэж төлөв байдаг. Энийг гаргаж авсан энэ судалгаа бол авах магадлал өндөртэй болов гэж бодож байна. Яагаад гэхээр Wolf Prize гэж байдаг. Жил болгоо олгогддог. За Wolf түрүүн хэлсэнчлэн Нобелийн шагнал бол өөрөө таамаг маш олон нууцлал болон таамаглалууд дээр дүүрэн байдаг ч гэсэн энийг хэн авах уу гэдэг дээр ганц нэг индикаторуд байж болдог. За тэрний хамгийн хүчтэй индикаторуудын нэг нь Wolf-ийн шагнал. За Wolf-ийн шагналын энэ жилдээ бол энэ гурван эрдэмтэн бол авсан байгаа. Джеймс Айзенштайн тэргүүтээ. Тэгэхээр бол би миний нэг эхний таамаг бол энэ чиглэлд хоёр хэмжээст электрон газын судалгаан дээр бол авах болов гэсэн таамаг байна. Өнгөрсөн жил бол Нобелийн физикийн шагналыг химэл оюуны үндэслэгчид авсан. Тэгээд энийг яг физик гэхүү гэд нэлээд маргаан бас явж исэн. Гэтэ одоо жишээ нь химэл оюун машин сургалт ямар олон боломжийг бид нээжнийг бид нар бол ингээд хараад энгийн хүмүүс бол ойлгож байгаа шүү дээ. Тэгвэл энэ жилийнх одоо чи метаматериал эсвэл анион гингүүд би бол баг анх удаа сонсож байна. Тэгэхээр эдгээр технологиуд, эдгээр нээлтүүд яг ямар өнөөдрийн яг
бидний өдөр тутамдаа хэрэгжилж буй зүйлийн яг суурийг тавьсан бэ? Яг ямар потенциалтай болохоор та хоёр бол ингээд ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр метаматериал жишээ. Метаматериалын нэг жишээ нь их гоё тал. Бид нэр линз гэж мэднэ те. Линз чинь ийм ямар нэг бодисоор хийсэн, тунгалаг бодисоор хийсэн тодорхой зузаантай ийм хүнхэр юм уу гүдгэр ийм бодисыг хатуу бодисыг ч юм уу шингэн бодисыг хэлнэ тийм ээ. Гэтэл энэ маань хэмжилтийн хязгаар гэж наривчлал гэж байдаг. Одоо зураг дүүс авахд тэр тэгэнгүүт юу болдгоо гэхээр тэр нь наривчлал нь хизээч тэр хэмжиж байгаа гэрлийнхээ хэмжээнээс богино байж чаддгүй. Энийг даван туулсан ганцхан жишээ шүү дээ энэ метаматериалын нэг даваа тал. Тэр байтугай үзэгдэх гэрлийн бидний юуг харж чаддаг зүйлийг нано төвшөнд аваачих наривчлалыг нь бүр тэгж тэр физик одоо хязгаар гэж бараг абсолют гэж боддог байсан зүйлийг даван туулсан ийм хавтгал линзүүдийг метаматериалаар хийж болох жишээтэй. Түүний бас нэг жишээ нь бол ингээд нэг үлгэр дээр гардаг ийм нөмрөнгөө талга үзэгдэхэ болчдөг. Тийм материалыг гаргаж авсан байхгүй. Одоо ямар нэг тийм материалаар метаматериалаар ямар нэг зүйлийг бүрчгэд оптикийн хувьд харагдахаа болчих жишээтэй. Тэгчлэнгээр ийм технологийн асар өргөн ийм боломжийг нээж байгаа. Зүгээр дээр нэмээд хэлэхэд бол маш олон судлаачд авч болно. Гэхдээ миний бас нэг хүсэж байгаа. Гэхдээ авах магадлал бага байж магадгүй. Бид хоёр бас санал нийлээд байгаа юм. Майкл Бери энэ хин Якир Аронов гэж. Тий. Энэ хүмүүс бол одоо 80-90 гарцсан ийм хүмүүс байгаа байхгүй. Гэхдээ энэ хүмүүсийн онлайн судалгаа нь энэ топологийн материал гэж бас байгаа. Технологи топологийн тусгаарлагч зэрэг бас квант компьютер гэгчлэнгээр маш өргөн хэрэглээтэй маш хувьсгал гаргаж байгаа ийм судалгаануудын онлайн суурийг бий болгосон. Тийм ийм маш чухал ажил байдаг. Навлын шагналыг нэг дөрмөн нас барсан хүнд өгж болдгоо учраас юм бол өндөр настай хүмүүс бас өөх хандлага айгүйх байдаг те. Ер нь нэг цаг нь болсон доо гэдэг хүмүүс гэж үзэж байна уу? Ер нь хийсэн Аронов болон Бери хоёрын хийсэн судалгаа бол үнэхээр яхахгүй марахгүй л дээ. Энэ бол өөрөө квант системийн хувьд, классик системийн хувьд бол тодорхой ямар нэг динамик хүч байж тухайн системийг өөрчилж болдог, шинж чанарын физик шинжүүдийг өөрчилж болдог гэсэн классик ойлголтоос тэлээд квант системийн хувьд фаз буюу тухайн орон зай болно одоо тэр оршин байгаа орон зайнаас нь хамаарат тухайн системийн дотоод ритмд өөрчлөлт оруулж болдог гэсэн энэ одоо гайхамшигтай судалгаа нэлээд туршилтаар үзүүлсэн хоёр онлайн Бери хийсэн Beri фаз гэж байдаг чухал ойлголт Якир Аронов бол энийг туршилтаар үзүүлсэн. Тэгэхээр энэ бол өөрөө бас миний түрүүний хэлдэг тэр хоёр хэмжээс электрон газын тэр судалгаатаас холбогдож байгаа юм л да нэг талаар. Ягаад тэгэхээр маш хүчтэй сорон зоо оронд ийм хоёр хэмжээст нэмгэн металлын ялцыг оруулаад байрлуулахаар зэрэг тэнцээ тодорхой электронуудын хувьд ийм циклотрон буюу циклотроны ийм тойргоор ирэх маш жижиг хэмжээний тойргоор ирэх үзэгдлүүд бий болдог электрон. За инхээр зэрэг тухайн электронууд өөрсдөө квант системүүд учраас тодорхой энергийн түвшнүүд дээр очиж суудаг. За тэгэхээр зэрэг гаднаас тухайн металл ялцад потенциал буюу хүчил өгөх замаар гүйдэлгүүлж болдог. За тухайн систем бол өөрөө туршилт явуухдаа маш хүйтэн нөхцөлд явагдана. Мөн тэр потенциал буюу хүчлийг ихсгэх болон багасгах замаар гүйдлийн хэмжээг их багаар тохируулж болдог. За ингээд тохируулаад ирэхээр зэрэг тухайн электронууд бол электроны тоо нэмэгдэх нь шүү дээ. Тэгэхээр тухайн энергийн түвшнүүдэд сууж байгаа электронуудын тоо ихсэж багасдаг гэсэн. За энийг бол зүгээр энгийнээр хэлвэл тодорхой түвшинд бүхэл суулттай гэж болон хагас суулттай fractional гэж суулттай гэж хэлж болдог. Тэгэхээр энэ хагас суулттай болоод ирэхээр зэрэг энд бол яг өмнө огт ажиглагдж байгаагүй материйн шин чанар бол бий болж байгаа юм л да. Энийг бол анион гэж нэрлэдэг. За сүүлийн үеийн орчин үеийн судалгаанууд бол
Ялангуяа Caltech тэгээд энэ MIT-ийн судалгаануудыг ингээ харахад бол энэ quantum computer-ийн qubit гэж байгаа тийм тооцоол хийж байгаа энэ жижиг хэсэг гэсэн үг. Нэгж мэдээллийн нэгж гэсэн үг шүү дээ. Энэ дэг бол энэ anion гэдэг төлөвөөр хийх бас бололцоотой. Яг олон кандидатууд байгаа л да. Тэгэхээр энэ өөрөө яванд асар том технологийн боломжийг бий болох боломжтой учраас энэ дээр бас авчих болов гэж таамаглаад байгаа. За ямар ч тач мэдээж маш олон таамаглалууд байна. Тэгэхээр баасан суурин докторыг хэлж байгаагаар хоёр хэмжээст электрон газын суурь нээлт байж болох юм байна. Инхбат докторыг хэлж байгаагаар топологийн материалууд мөн мета материалууд гэж бас байж болох. Би болохоор зүгээр өөрийнхөө хувь хүний сонирхлын зүгээс бол Event Horizon Telescope буюу хар нүхний зургийг авсан багийнхан авчаасаа гэж хүсэж байна. Тэгээд Шведээс шууд амжуулалтын дүрсүүд ирж байгаа маань. Тэрнээс өмнө та бүхэнд ивент тэгчээ дахин дурдъя. Шууд Нобелийн шагналын шууд амжуулалтын ивент тэгч Ondo брэнд болон SUFZ компани. Олон сонголтоос Ondo чиний наа. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ дугаар 6655 тултал хийгчний Unlimited Code. Яасан бэ хаа? Үргэлжлүүлээ дуулъя л та. Дата ч дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя. Ахын жамдаг сайхан юм сонсох уу? Ангад үнгээ сонсч бай. Галзуу сонголт 100 ГБ дата нэмээд бүх сүлжээн хязгааргүйгээр ердөө 15,000 төгрөг. Ondo чиний тал. За Шведийн Стокгольм хотноо Шведийн эзэн хааны нэрэмжит шинжлэх ухааны академийн зүгээс энэ жилийн Нобелийн шагналыг зарлах гэж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ханс Эллегрен яг л жил болгон энэ танхимдаа ер нь л ижлэхэн хүмүүс гарч ирээд шагналын эцдийг зарладаг. Боломжтой ёсоор эхлээд швед хэлээр презентацаа тавиад араас нь англи хэлээр тайлбарладаг. Professor Göran Johansson, ledamot av Nobelkommittén för fysik on the Royal Swedish Academy of Sciences. To my right is Professor my name is Hans Ellegren. I'm Secretary General of the Royal Swedish Academy of Sciences. And to my left, Professor Göran Johansson, member of the Nobel Committee for Physics, and one of the experts in this field. Professor Göran Johansson, шагналын эцэд нийт 11 сая швед крон буюу 1 сая долларын мөнгөн шагналыг авна. За энэ жилийн шагналын эцдийг зарлах гэж байна. Kungliga Vetenskapsakademin har idag beslutat att utdela 2025 års Nobelpris i fysik till Kungliga Vetenskapsakademin har idag beslutat att utdela 2025 års Nobelpris i fysik. Michel Devoré, Yale, За шагналын эцдийг та бүхэн харж байна. 3 хүн харагдчихэв. Шведээр Michel Devoré, альбралж байгаа болохоор яг нээлтийн нэр нь харагдахгүй байна. Santa Barbara, USA, för upptäckten av Quantum mekanikийн kvantisering USA i en elektrisk krets. För upptäckten av makroskopisk Royal Swedish Academy of Sciences has today decided to avoid Macroscopic quantum mekanikийн түнэл Royal Swedish Academy of Sciences болон энергийн quantization in an electric circuit. Титрийн доор англи хэлбэр нь орсон юм байна. Тэр нь бол за энэ харагдаж байна.
For the discovery of macroscopic Professor Ericsson Түнэлийн үзэгдэлд өгчөж байгаа юм шүү дээ. Тэгээ макроскопик болохоор технологийн хэрэглээ юм шиг. Энэ нь бол яг аргагүй маш чухал. Энэ бол нөгөө электрон tunneling microscope шүү дээ. Түнэлчлэг үзэгдэлээр суурьсан. Ердийн микроскоп гэдэг бол ойлгоод цуглуулах байдлаар хэмждэг. Макроскоп их хэмжээстэй. Одоо хүний нүдээр харж болдог хэмжээнд явагддаг квант түнэлийн үзэгдлийг нээсэн хэмтлээ. Хүний нүдээр үзэгдэх хэмжээний квант түнэл гэдэг нь одоо квант механик гэхээр дандаа ийм бага хэмжээтэй атомын төвшингийн зүйл ойлгодог шүү дээ. Гэтэл энэ бол универсал ертөнцийг өдөрдөг ийм универсал хуулиа гэдгийг бол харуулсан ийм том хэмжээстэй системд хүртэл ажиглаж болдгийг харуулсан байна л да. Тэгэхээр тэр том хэмжээстэй систем дээр явж байгаа квант зүй тогтлыг ашиглаад том хэмжээстэй юу хэмжээст бас ашиглаж болно гэсэн үг байхгүй квант зүйл. Квант түнэлийн том хэмжээст ашиглагддаг жишээ гэвэл юу гэж болох вэ? Харин тийм эднэр нээсэн байхгүй. Тэгэхээр одоо хэрэглээ түнэлийн гэдгээ тайлбарлах хэмжээ. Квант түнэлийн үзэгдлүүдийг энэ суур квант механикийн суур үзэгдлүүдийн нэг л дээ. Ямар нэгэн саадыг бол яг одоо өөрт нь системд өөрт нь is about quantum mechanical tunneling. This is a quantum mechanical effect that was discovered soon after Erwin Schrödinger published his famous wave equation in 1926. Almost exactly 100 years ago. Quantum mechanical үндэслэх soon хүнд бараг after шууд it was published, solutions were discovered where a particle квант ертөнцид байнга явж идэг. Гэтэл бол өдөр тутмын амьдралд ажиглахад маш хэцүү. Яг тэгэхээр бид нар бол квант эффект нь энэ орчны шуугиан хэмжээсээс болоод багасаа явждаг. Гэтэл энэ том хэмжээстэй битүүд дээр ч гэсэн уг нь бол байх ёстой. Гэхдээ ажиглахад асар хэцүү болдгийг энэ хүмүүс ажигласан юм байна л да. Одоо ингээд энэ хүүхэд энэ ханлуу бөмбөг шидэж штэ. Хэрвээ тухайн ханы өндрийг дагуулж чадахгүй потенциал энерги одоо энерги кинетик энергитэй шидчихвэл уг нь бол даваа явчих нь штэ. Хангалттай анхны энерги нөхчих юм бол тийм хангалттай энерги шидэж. Гэтэл зарим тохиолдолд яах вэ гэхээр зэрэг хангалттай тэр потенциал саадыг давж чадахгүйгээр энерги өгсөн ч гэсэн квант механикийн хууль ёсоор энэ саадыг бол давах тийм маш бага хэмжээний магадлал оршин байдаг. Энэ бол ихтэй классик ойлголт биш нь зөвхөн квант ойлголт. Тэгээ энэ бол одоо компьютерийн технологийн бүх юм дээр байгаа шүү дээ. Агс дамжуулагчаар одоо бид нар ингээд компьютерийн чип хийж ин тэр чинь бүгд энэ дээр үндэслэсэн. Гэтэл бол энийг бол том хэмжээстэй нүдээр харахуйц ч юм уу тийм хэмжээсээр ашигласан. Одоо энгийнээр за классик дээр ингээд жишээ авч үзвэл нэг хан руу хар хичээрээ гүйж очиод тэрийг нефт гараад ханны нөгөө талд гарах магадлал байдгаа гэсэн үг. Гэтэ хана эвдлэхгүйгээр. Canon дээр уран зөгнөлт Canon дээр гардаг шиг нефт боломж байдаг. Ердийн амьдрал дээр бол тэр магадлал баг тэг болчдөг. Гэтэл зарим систем том системийн хувьд яах вэ гэдгээр түрүүн microscopic биш macroscopic гэж хэлсэн юм шүү дээ. Нөө энэ сайн сонсогдохгүй. Тэгэхээр одоо жишээ нь эднэрийн хийсэн ажил бол ийм том хэмжээстэй ийм цахилгаан хэлхэн дээр ажилласан юм байна л да. Чин нүдээр харж болох ийм том юм дээр квант үзэгдэл ажиглагдаж байгаа байхгүй. In the normal conductor, the electrons are very individual. Тухайн дамжуулалт. And they are very easily distracted. So if you push a current through this conductor, the electrons are easily distracted, and there is resistance. Thus, you always get the voltage across this conductor. Тэгэхээр квант механик болон квант физик болон классик физик хоёр бол тусдаа ертөнц гэж бол нэг үзэж болохгүй нэ гэсэн үг. Тийм квант хууль бол илүү ерөнхий хууль байхгүй. Тэгэхээр бидний өдөр тутмын классик хууль бол зөвхөн тухайн тохиолдолд том бит дээр ажилладаг. Энэ одоо энэ чип биш үү? Хагас дамжуулагч. Транзистор гэдэг төхөөрөмж үүдэг шүү дээ. Транзистор гэдэг төхөөрөмж чи өөрөө бас микро
биш, макроскопик том хэмжээс биш тоххой квант системүүдээ. Тэгэхээр одоо транзисторын хувьд бол энэ компьютер хагас дамжуулагчийн логик яаж явах вэ гэхээр 0 1 гэдэг дээр суурилсан шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ юун дээр 0 1 гэд урсгалыг хаах бол урсгалыг явуулах гэж байж болно шүү дээ. Тэрэн дээр зарим тохиолдолд урсгалыг хаах үед нь нэвтэрчих бол магадлал бас байдаг. Ягаад гэхээр тэдний квант төлөв нь энэ тасарсан хоёр дамжуулагчийн давхцуулаад ингээд байрлалчдсан байл л да. Цэник зөөгч нь квант төлөв нь. Одоо энэ өөстийнх нь үзүүлж байгаа зураг дээр 3 дугаар зураг нь бол яаж юм? Тэр квант төлөв нь болохоор хоёр тусдаа дамжуулагчийг ингээд дамнаад байж байгаа. Тэгэхээр уг нь бол нэвтрэх боломжгүй шүү дээ. Дамжуулагчийг тасдчул гүйдэл явж болохгүй гэтэл квант үзэгдлээс болоод энэ боломжтой гэдгийг харуулж байна. Шагналын эзэдийн тухай сонирхолтой баримтыг хүргэх Майкл Деворт болон Джон Мартинес нарын Google-ийн Quantum AI лабын үүсгэн байгуулагч нар юм байна. Тэгэхээр 2 дахь жилдээ ахаад Google-ийн Нобелийн физикийн шагналыг одоо сая нь харж байна нөгөө 3 illustration үзүүлж штэ. Гүйдэл нэг бол гүйж голдон тасалсан эсвэл хид дамжуулга гэж штэ. Тэр сая хид дамжуулгын доор нэг үг бичсэн байна. Josephson junction гэдэг. За энэ болохоор зэрэг хид дамжуулал болон одоо энэ юуны ялангуяа superconductivity гэж яриад энд маш одоо чухал практиктэй юм хэлхээ маягийн тийм угсарж болдог зүйл байхгүй төхөөрөмж гэсэн үг. Энэ бол анхандаа бол хит дамжуулын онлайн байжгаад одоо сүүл рүүгээ нэг юунд хэрэгжилж болж байгаа. Ийм нөгөө үр ашигтай компьютинг гэж нэрлэдэг. Ийм efficient computing гэсэн тийм технологиудад хэрэгжилж болохоор тийм болчихж байгаа. Тэгээд квант компьютерийг бүтээхэд энэ технологи чинь бас маш хүчтэй нөлөөлнө шүү дээ. Маш нарийнхан юм жижигхэн хэлхээ огсрохгүй квант үзэгдлийг ажиллахын тулд одоо өөрөөсөө ийм том хэмжээс дээр огсорчиж болчихж байгаа байхгүй. Квант үзэгдэл нь байгаа юм чинь. Тэгэхээр чинь квант энэ жил бас квант механикийг нээсний 100 жилийн бай. Тэгээ үүнтэй бол яг сайхан тохирсон юм шагнал болж байна л да. Тийм байна тий. Яг шууд амжилтын өмнө уруулаа ярьжсэн шүү дээ. Квантын 100 жил учраас квант талбартай нэлээд магадлалтай гэжсэн. That's where macroscopic quantum tunneling dominates. Квант түнэлийн үзэгдэлтэй холбоотой бас Монгол эрдэмтний нэг судалгаа саяхан шууган тарьсан Цэнцүрэн Цэнцүрэн докторийн энэ энэтэй бас холбоотой. Тэгээ маш сонирхолтой тийм судалгаа, маш нарийн тийм хэмжилтийг хийсэн байгаа. Австралийн Griffith их сургуулийн зочин судлаач юм манай физикч байна. Энэ хүний баг юу хэмжсэн бэ гэхээр квант түнэлийн эффект хэрхэн явагддаг вэ гэдгийг бас одоо хүртэл бүрэн маргаантай байгаа байхгүй. Гэтэл ингээд квант түнэлд явж ирсэн бөм буцаж болдгийг харуулсан байгаа байхгүй. Тэр бол анх удаа шууд хэмжилтээр ханаа нэвтэлчээд буцаад нэвтэрч явж яснаа болоод буцаа авчихгүй. Тэнгүүт чинь урд нь тэгдэг ч юм уу үгүй ч юм уу боломжийг нь мэддэггүй байсан байхгүй. Яг болд юм байна гэдэг. Энэ яриад байгаа одоо энэ түнэлээс бол өөр. Энэ бол Майкл тэр Цэнцүрэн докторийн тэр Австралид хийсэн тэр судалгаа яа постект Солонгост хийжсэн судалгааг очиж үргэлжлүүлсэн юм билээ. Тэгэхээр тэр бол цэвэр нөгөө фотосекундын пульсийн айгүй маш бага юм эрчим юм хугацааны интервалд гаргаж чаддаг юм лазерын пульсийг ашиглаад маш хүчтэй лазер. Тэр лазераар юм тодорхой атомуудыг ингэж хийнүүдийг шарж байгаа юм л да. Тэгэхээр тэндээсээ бол энэ U-turn буюу тухайн потенциал руу орчоод колоны харилцан үйлчлэлээс нь хамаарат буцаа гараа явцдаг тэр зүйлийг одоо үзэгдлийг U-turn одоо буцаж ирэх гэж нэрлэдэг. Quant U-turn потенциал дотроо буцаа ирчихэж байгаа. Тэрийг нэвтэж гаргахгүйгээр тэрийг бол яг хэмжилтээр бол үзүүлсэн байсан. Тэр бол маш чухал ажил болсон. Харагдчихсан. Тэ. Josephson junction. Энэ бол одоо юу ultra efficient electronic болон компьютерийн тэгээд энэ quantum компьютерийн аюул чухал юу штэ. Суур технологиудын нэг болж байгаа юм л да. Энерги алдагдал маш бага.
Одоо ингээд бид нар ингээд гүйдэлгүй гэж ярьж байгаа шүү дээ. Дамжуулагч материал дундуур. Тэгэхээр электрон ч өөрөө ингээд явж байхдаа бас тодорхой эсэргүүцэлтэй тулгарна шүү дээ. Ямар нэг байдлаар. Тэгэхээр зэрэг одоо тэр ингээд айгүй олон цаг ажиллажчихсан ингээд нөгөө гар утсаа цэглээд орхичвол ингээд бид нар очиод нөгөө цэнэглэгчийнхаа USB утсыг ингээд бариад үзэнгүүт халсан ч гэдэм үү тийм зүйлүүд байд. Тэр бол үлдэлтэй ч үсчээ тийм үү. Ийм хэд дамжууллууд бол ийм эсэргүүцлүүдийг үл харгалзаад маш үр ашигтайгаар цахилгаан гүйдлийг энерги алдагдал туйлын багтаагаар дамжуулах тийм нөхцөлийг бий болгож байна. Тэгэхээр супер кондактинг буюу хэд дамжуулах, супер дамжуулах, хэд дамжуулах энэ процесс нь квант компьютерийн технологид яг ямар үр өгөөлтэй байдаг вэ? Яг одоогоор хэдэн зуун мянган ийм кубиттэй компьютеруудыг бүтээж эхэлж байна те. Тэдний нэг нь яг энэ технологи дээр үндэслэсэн байхгүй. Энэ хэд дамжуулагч ийм цахилгаан схем дээр Josephson junction ашиглаад тэгээ квант туннелийг ашиглаад бүр ингээд квант компьютерууд одоо бүтэж эхэлж байгаа. Тэгэхээр тэр хувьсгалыг авчрах үндсэн боломжийг харуулсан. Одоо шууд квант компьютерийн 90 үед одоо хэрэглэгдэх нэг томоохон жишээ гэсэн үг. Энэ яагаад би одоо энэ дээр зөвхөн дахиад нэг юм нэмээд хэлье. Том макроскоп макро төвшнийх гэж яриад байгаа шүү дээ төнөлжил. Тэгэхээр зэрэг уг нь бол кубитийг угсрах гэдэг чинь өөрөө микроскопик төвшин аягүй жижиг ажил байхгүй. Одоо яаж байгаа гэхээр квант сипүү ч гэдэг юм уу те магадгүй явандаа жипүү үсэх болцоотой. Тэрийг бүр ийм макро төвшин буюу ийм жижиг буюу одоо ийм кубитүүд чинь жижиг микро төвшний атомын төвшний атомоос ч жижиг төвшний кубитүүд чинь энэ дулааны флуктуацаас хамаарат физик шин чанар аягүй хурдан өөрчлөлт байхгүй. Гэтэл ийм төрлийн кубитийг хэрэг угсрах юм бол макроскопик контент түнэлийг ашигласан кубит хэрэг угсрах юм бол энийг магадгүй тасалгааны температурд ажиллах одоо бололцоотой тийм квант компьютер. Магадгүй одоо энэ лаптоп энэ бол классик чип шүү дээ CPU те. Энэ нь бол юутай болох бололцоотой. Квант CPU-тэй болох бололцоотой. Тийм. Тэрэнд хүрэхээс өмнө ямар ч байсан маш их хөрөгдсөн ч гэсэн тэр асар нарийн маш хянахад хэцүү атомын төвшингийн зүйлсийг хийх шаардлагагүй болоод ерөөсөө өөрсдөө тийм квант цахилгаан хэлхийг угсарж байгаад тооцоогоо квант схемээ бүр компьютерийн схемийг хийх боломжийг үүсгэж байгаа л гэсэн үг л дээ. Одоо энэ бол цахилгаан хэлхээнд нээлтийн нэр нь цахилгаан хэлхээнд макроскопийн квант механикийн түнэлийн үзэгдэл болон энергийн квантчлалыг нээсэн гэж байна. Тэгэхээр энэ яг одоо бидний ашиглаж байгаа квант гэхүүгээр зүгээр энгийн яг энэ CPU болон GPU нарын зохион бүтээх процессд бас нөлөө үзүүлсэн гэж болох уу? Тий. Одоо quantum entanglement гэдэг 22 оны бидний хэлэлцдэг тэр үзэгдэл квант системд ажигладаг байхгүй. Тэнгүүт одоо ийм том хэмжээстэй квант цахилгаан хэлхийг бүтээчвэл нөгөө entanglement буюу квант орооцолтоо маань бас тэнд явагдана гэсэн үг. Тэгэхээр тэр квант компьютерийн суурь нь энэ квант орооцолтоо тийм ээ. Тэрийг одоо бид нэр энэ илүү технологийн хувьд хамаагүй энгийн болох боломжтой болж байгаа л гэсэн үг л дээ. Энэ Josephson junction гэдэг нь бас нэг талаар яагаад энэ одоо энэ дээр олон удаа дурддагдаад энэ бараг юм технологийн breakthrough маягийн зүйл болж байгаа гэхээр зэрэг энэ бүр хит абсолютик температур руу хүртэл хүргэх бас онцгийн шаардлагагүй болж эхэлж байгаа. Тэгэхээр ийм лабораторийн орчинд л өмнө хийж болдог байсан зүйлийг лабораторийн орчин гэдэг чинь асар их одоо хяналттай орчин байхгүй маш олон дулаан температур агаарын даралт тоосгүй байдал гэх мэт чи олон параметруудыг тохируулж иж тэнцээ лабораторийн орчинд тухайн туршилтыг хийж байгаа юм уу. Гэтэл одоо энэ Google ч юм уу одоо IBM ч юм уу том компаниуд юу руу явж байгаа гэхээр лабораторийн орчинд одоо хийж болдог физик үзэгдлүүдийг авчирчаад зүгээр ердийн тасалгааны температурт хийх бололцоотой ердийн орчинд хийх бололцоотойгоор авчирж ирж байгаа нь бол технологи энэ бол асар том дэвшил болж байгаа. Тийм учраас бас энэ жилийн Нобелийн шагналыг энэ макро төвшний түнэлийн үзэгдэл гэдгийг сая энэ донцолж харуулдаг байгаа тэр л дээ. Тийм. Яг нөгөө одоо хит дамжил маань хараахан өрөөний температурт
хүрээгүй гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Гэхдээ Josephson Junction байж болно. Josephson Junction байж болно. Гэхдээ нөгөө хэлхээ маань хараахан хүрээгүй. Яг хоо өндөр температурын хэд дамжуулагч бол бүр тэр бараг абсолют тэгрүү биш. Одоо нэг 100 Кельвин буюу хасах 273 биш. Хасах 100 ч юм уу. Хасах 70 Цельсийн градуст ингээд явж байгаа. Тэгээд технологийн дэвшил гарсаар хагаад өрөөний температур ирүүл энэ маань бол одоо бидний өдөр тутмын хэрэглээнд чараад ирэхийг үгүйсэх аргагүй болж байгаа юм л да. Тэгээд үнэхээр те Josephson Junction бол өрөөний температурын технологи дамжуулах хийх гэсэн орлогууд байхгүй. Юуныхаа саяны цахилгаан хэлхээнийхээ удирдлагын хэсэг гэхүү дээ. Хинж болдог хэсэг нь. Тэгэхээр тэр нь бол бэлэн байж байгаа гэсэн. Одоо энэ технологиг хөгжснөөр бас нэг практик хэрэглээ нь юу вэ гэхээр одоо батарейны одоо нөө ямар нэгэн цахилгаан төхөөрөмж маш үр ашигтайгаар батарейгаа үр ашигтай зарцуулах байдлаар илүү удаан ажиллах, цэнгэлсэн хугацаанд илүү удаан ажиллах юм. Тэр одоо бас боломж руу тэмүүлэх бол тийм технологи маш одоо ирээдүйтэй зүйлс харагдаж байна л да. Тэгэхээр энэ бол ямарваа ирээдүйд бүр 100% практик хэрэглээр рүү хэрвээ шилжээд орсон тохиолдолд бол хүндрэлтний амьдрал, өдөр тутмын амьдралд ухаалаг гар утас яаж нөлөөлж, яаж хувьсгал авчирсан шиг магадгүй бар тэрнээс яг тааж хэлэхэд хэцүү. Гэхдээ технологийн потенциал нь өөрөө ийм өндөр боломжийг авчрах байх л гэж хэлмээр санагдаж байна. Тэгэхээр энийг бас Google-тэй холбооллоо юу сонирхолтой санагдаж байна. Өнгөрсөн жил Google-ээс гаралтай 2 эрдэмтэн, Google дэлхийс 2 эрдэмтэн хиймэл оюуны үндэслэгчид физикийн шагналыг авсан бол энэ жил бас Google-тэй холбоотой Google-ийн Quantum AI Lab-ийн үүсгэн байгуулагч нар бас физикийн шагналыг авлаа. Ер нь технологийн уралдаанд, хиймэл оюуны уралдаанд бас Google хоцроод байгаа юм шиг харагдчихсэн боловч яг үнэндээ эсэргээрээ одоо квант компьютерийн чиглэлд яаж ямар хөө судалгааны явуулж байгаа. Сая одоо 3 физикч авлаа штэ. Яг Google гэж би бол энэ 3-ыг яг 100% Google-д ажилладаг гэж бодохгүй байна. Яг зөвхөн тухайн багт нь байдаг баг. Зөвхөн харах юм бол Home Institute гэдэг харах юм бол University of California Santa Barbara гэж штэ хоёр нь. Тэгэхээр зэрэг эдгээр бол аль академик хүмүүсүүд баг. Зөвхөн хиймэл оюун ухаан дээр хоцорсон ч гэдэм үү би бол яг энэ индастри төвшөнд байдаг болохоор сайн мэдгүй л дээ. Гэхдээ quant компьютер дээр бол яг IBM ч гэдэм үү сая сүүлдээ хэдэн зуун кубиттэй системээс хэдэн мянган кубиттэй систем рүү шилжлээ гэх мэтчил ингээд мэдээнүүд гараад байгаа нь энэ зүгээр юу хэлж ийм гэхээр өрсөлдөө ямар ширүүсэж байгаа вэ гэдгийг харуулдаг байгаа. Энэ чинь ганцхан Google биш л дээ. IBM байгаа цаана Microsoft өөрсдийн бас системийг хийж байгаа гэх мэтчлээ олон компаниудын өрсөлдөө явж байгаа. Бид хоёр нөгөө энийг одоо энэ нэвтрүүлэгт орохоор бэлдэж байхдаа квант компьютерийг бас ингээд бэлдэжсэн л да. Тэгээд технологийн нөө эсвэл онлайн суурийг нь тавьсан Питер Шор зэрэг эрдэмтэд авах болов гэд ингээд ягаад энэ жил чинь квантын 100 жил гээд бас нэг таамаглал байсан яг хөө тэгээд яг нөгөө квант компьютер маань түрүүн би нөгөө жоохон фантаз нөгөө жоохон ирээдүйд байж болох юм мэтлээ хэлсэн байж магадгүй. Гэхдээ квант компьютер маань яг бодит байдал нь одоо юу байгаа вэ гэхээр 100% бас практик хэрэглээрөө арай нэвтэрч амжаагүй байгаа. Тэр нь өөрөө асар их олон боломжууд, судалгааны боломжууд байгаа л гэсэн үг. Тэгэхээр зэрэг нэг талаар Нобелийн шагналч өөрөө юунд олгогддог вэ гэхээр аль хэзээний бас практик хэрэглээнд тухайн технологиуд нэвтэрчихсэн тийм ололтуудад, шинжилгээ ухааны ололтуудад бол олгогддог шагнал шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр бас үнэхээр яг квант компьютерийн суурь энэ технологиудтай холбоотой юм аав нэг үнэхээр төсөөлсөнгөө. Тий, бид нар ингэж жагсааж очиж байгаа. За, бараг авахгүй хэрэгтэй. Гэхдээ бол энэ маш том боломжтой квант компьютерийн хувьсгалын технологиуд ч юм уу онлууд авч магадгүй гэдэг зүгээр таамаглалтаа 5 дугаар тавьсан байсан. Тэгээд цаг хугацаанд тэгээд шууд ингээ харахад ингээд за энэ бол онлын хувьш байна тийм үү? Цэвэр онлын хувьш байна. Тэгэхээр одоо энэ дээр харахаар бол дандаа хэрэглээ сүүлийн 2 жил бол химэл оюун ухаан технологийн салбар руу дандаа авчлаа штэ. Тэгэхээр магадгүй одоо
практик хэрэглээ чи өөрөө ингээд ихсээд байгаа эхлэнгүүт онлайн судалгаанууд нь яг Бэйлийн юу чинь автчихсан шүү дээ. Тэгэхээр сүүлийн 3 жил илүү 4 жилийн өмнө нөгөө Бэйлийн тэнцэтгэл бишийг туршилтаар үзүүлсэн дэр судалгаа. Тэгэхээр сүүлийн жил бол үнэхээр практик хэрэглэн дээр бол түлхүү өгч чинь. Магадгүй дараа жил онол дээр байх болох л байх. Бид нар бол тэгэхээр квантын 100 жилийг тохиолдуулаад квант түнэлийн макроскопик үзэгдлийг тайлбарласан нээлттэй энэ жилийн Нобелийн физикийн шагналыг авлаа. Тэгээд бид гурвын гэж та хоёрын болон миний нэмсэн бяцхан таамаглалууд бол ерөнхийдөө авсангүй. Тэгээд ямар ч тач дараагийн жилүүд дээр бол мэдээж маш чухал таамаглалууд маань бас хэрэгжих хаа. Ер нь бол цаг хугацааны асуудал байх л гэж харж байна. Тэгээд шууд амжуулалтыг маань ивент гэсэн Ондо брэнд болон Сөөвцэд компани нэрмжит гарын бэлгээ та хоёрт дуусгаад за тэгээд шууд дамжуулалтаа өндөрлөё. Баярлалаа. Эжэмэний ам цанхатан хамгийн эрүүл сонголт бол өсөх наснд өдөрт нэг аяг суух нь юугаарч орлуулшгүй хамгийн сайн шим тэжээл юм. Эжэ бисүй. Олон сонголтоос ондоо чиний тал. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ дугаар 6655 тултлан хийгчний unlimited code. Яасан бэ хаа? Үргэлжлүүлээ дуулъя л та. Дата чинь дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя. Ахын чамдаг сайхан юм сонсох уу? Ангад үнгээ сонсч бай. Галзуу сонголт 100 ГБ дата. Нэмээд бүх сүлжээн хязгааргүйгээр ердөө 15,000 төгрөг. Ондоо чиний тал. 2025 оны физикийн Нобелийн шагналын эцдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна.